Hi vlog. За энэ одоо өглөөнийхөө кардиогийн влог эхлүүлж байна. Тэгээ одоо цаг 5:35 болж байна. 5 гэж гараад тэгээд ерөнхийдөө 30 минут хэвштэй кардиогоо ичээд одоо буцаад доошлоод гэрлэгоо явах чинь. Тэгээд гадаа ингээд ийм амар гоё гэгээтэй холтдог болсон. Тэгэхээр өмнө жоохон нөгөө нэг амар харанхуйгаад ахаар жоохон айгаад идэгсэн байхгүй. Тэгээд одоо болохоор сайхан айцгаа. Дээрс нь цагаагаар амар гоё дулаахан яг шуудын чимээс сонсоол. Тэгээ би ингээд нөгөө нэг чихвчгүй гараар нэг тийм амар сонин эвгүй мэдрэмж төрдөг болцолоо. Тэгээд юу ч сонсохгүй ч гэсэн ингээд зүгээр чихэндээ чихвч хийгээд идэх тийм зуршилтай болсон. Тэгээ тэрнээс ч би ингээд өглөө кардио хийхдээ ерөөсөө юу ч сонсохгүй гэж боддог байхгүй. Яг зөвхөн байгалийн чимээс сонсоод нэг хэсний нөө бясалгал болоод алхачээ гэж боддог болохоор ерөөсөө юм сонсдгүй. Тэгээ нөгөө нэг чихэндээ юм хийхээр арай нэг тийм юу гэх хантай чих юм. Тэгэхээр нэг ямар ч юм нөгөө чихвч зөөхл амар зуршлаа болсон. Чихвчгүй гадаа алхах амар эвгүй санагддаг болцоо лээ. Тэгээд айгуу муу зуршилтай болсон бэлээ. Тэгээ одоо гэртээ очиод хоолоо билээд ажилтаа. За би өнөөдөр ажиллаад харчаад тэгээд 5-аар одоо офис ороод тэгээд одоо л гэрлэгээ явж байна. Одоо цаг 10 болж байна. Тэгээд би ер нь 9 рүү унтчихдаг болохоор одоо нойр бүр амар хурж байна. Тэгээд офис ороод одоо нөгөө Японд хаврын баяр дээр барьны танилцуулга болох үд юм өдрлөг болох ч байгаа байхгүй. Тэгээд тэнд зориулсан рил хийх гээд утсан. Тэгээд рилээ хийчээд одоо гэрлэгээ явж байна. Хэрвээ Солонгост байгаа хүмүүс одоо миний бичлэг үзэж байгаа хүмүүс байх юм бол Монголд өөрийнхөө нэр дээр орон сууцтай болохыг эсвэл надтай холбогдож болно шүү. Тэгээд офс дээр ирээд бичлэг уулзсан ч болно. Ерөөд бол манай офс дээр биш манай офс дээр манай дээр одоо зайсанд барьшилтай зайсанд нүхтийн аманд Баянзүрхт өргөт гэсэн барьшлууд дээр байгаа төслүүд байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл надтай холбогдороо би ингээд бүх чин сэтгэлээсээ та бүхэнд байртай болгохын тулд ажиллах болно. Тэгээд өөр сэн сайхан зэн юу галээ. Өнөөдөр би өглөө таслаачээд ажилдаа яваа. Тэгээд өөрөө офс ороод тэгээд одоо л гэрлэгээ харих гэж байна. Өнөөдөр бэлтгэл хийгээгүй. Өглөө кардиол хийсэн. Тэгээд одоо орцож өнөөдөр бол хоолоо сайхан иддгээрээ идээд усаа удгаараа угаад одоо ороо шууд нүрэ зэрлэл унтъя да. Жохон урт өдөр байлаа шүү. Сайхан амарцгаарай. Дараагийн хэсгээр уулзцгаая. Маргааш явж явах болно. Ингээл болсон. Манай багшийн шагнал. Сайн мэцэн монголчуудаа би майктай болсон. Тийм ээ. Би майктай болсон. Майк чек. Оо. 1 3 5 бишээ лээ. 1 5 7 1 5 7. 1 би майка шалгах жаа шүү. За зүгээр. Одоо сая л яг бүлүүдээр нь холбоод үзэж байна. Одоо би өөрийнхөө хоолыг сонсоод хай. Гэтэ амар яг гоё сонсогдд юм байна. Би өөр нь эртхэн авч явахгүй яваа. Сайн мэцэн уу? Яа юм уу зөвч. За ингээд бичлэгээ хийгээд ээж дээ. Энд айгүй хөөрхөн юм аа. Би нэг хідэр авсан гэж 56,000 воноор авсан DJI. Тэгээд яг юм дээдлийнх нь хар юм наагаш дахиад нэг юм цагаан өнгөх байгаа. Тэгээд цэнэглэгчтэйгээ. Тэгээд ийм хөөрхөн цүнхтэйгээ. Тэгээд да. Тэгээ уцтайгаа холбоод тэгээ айгүй хэрэглэхэд амархан юм байна. Тэгээ эндээсээ ингээд авчаад бас ингэртэй зүүчих юм байна. Тэгээ сонь сайхан гэвэл тайванда. Майктай болцсон ч тий. Юу ярих вэ? Би өнөөдөр өглөө 6-аас бэлтгэлээ хийгээд тэгээд 7:20 хүртэл хийгээд тэнгуүтээ шууд ажилдаа явсан. Тэгээ ажилдаа явж ирчээд нэг чүмийн сандаа орох ажиллагаараа тэндээс газ хаахаас өмнө 6-аас өмнө нэг бичиг аваад
Тэгээд банк руу явуулаад тэгээд гэртээ ирчээ байж байна. Тэгээд мэрэгд бэлтгэлтэй явсан. Хоолын сая бэлтжээд одоо амраад байж байна. Тэгээд амраад яг нэг цаг зав гарсан дээр энэ тухтай майк шалгая гэж бодоод шалгаж үзлээ. Урчиг дээр ирсэн мэсэн. Тэгээд ерөөсөө завхрахгүй байгаадсан. Тэгээд айгу гоё юм байна. Авсандаа маш их баярлалаа өөртөө. Тэгээд миний бичлэгийн доор дандаа ингээд дуу суулаа шүү гэх хүмүүсээс аяг тэгж ирээд байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс. За би ингээд шинэ майктай болсон болохоор та бүхэндээ авьяасаа үзүүлж дуулж үзүүлье. Хотлоод л. Товчгоо татхаа болсон хамлаа үгээд цагтаа дуусгах хичээл болж байна. Эсвэл хэрэг нэг нэлээд шотлогдож байна. 우리 контент хийдэг контент бодцоо хийж байгаа. Тэгээд яг бусдад Японоос манай Япон хайсан найдвар хийж байгаа байхгүй. Хийж байгаа Instagram-аар. Тэгээд өчигдөр орой бит хоёр сэхэтэн нээлэгдэн суугаад тэгээ бүр гэртээ 11 өнгөрөөж ирээд 12 гээд унтсан. Тэгээ одоо өглөө би 6-аас бэлгэлтэй байхгүй. Тэгээд яг ихний метронд суухын тулд 4:40 гэж басаад цай майгаа тавиугаад тэгээд өчигдөр юу яатсан өдөр хоолоо бэлтцсэн байсан. Тэгээд тэн дээрээ газ нэг юу помидор өөрсдөө хэрчээж авч савлаад тэгээд одоо гараа явж байна. 5:20 болж байна. Тэгээд бэлтгэлээ хийчээд шууд ажилдаа явна. Тэгээд тийм ээ өчигдөрийн уулзалт айгүй гоё болсон. Тэндээс бас хэрэгтэй юмнууд айгүй сонсож авч чадсан. Тэгээд айгүй зөндөө олон хүүхдүүд бидний үеийн хүүхдүүд ирсэн мөлий. Одоо бид нар хүүхдүүд хийж залуус ирсэн мөлий. Тэгээд манай үеийн залуус одоо нөгөө тиймэрхүү уулзалт яриа лекц сонсох гээд айгүй олноороо ингэж ирсэж хагаад бас амар бархууштай, талархууштай надад санагдсан. Өөртөө хөрөнгө оруулалт хийгээд өөртөө цаг зав гаргаад тийшээгээ очиж гинэ гэдэг нь айгүй мундаг санагдсан. За тэгээд одоо ямар ч тач бэлтгэлээ хийцгээе. Та бэлтгэлтэй явж байна. Гадаа бүр амар гоё юм тий би 100 болчихжээ. За ажил дээр өдийн хоолоо идэж байна. Энэ миний өглөөний хоолноос гаднах хоёр дахь хоол. Өнөөдөр эндхийн улаантай өдөр ахгүй юу? Тэгээ бараг нөгөө бурхан багшийн дүүцэн өдөр гэдэг шиг тийм өдөр. Тэгээ хоёр өдрийн оролцоодаг бол энд ирсэн байж байна. Амар олон настай хүмүүс ирчихэж байна.